та бүхний тарааж өгсөн сонин дээр хүүхдүүдийн үйлдэл бидний өдийг хүртэл бүтээсэн нийгмийг буцаагаад бидэнд харуулж өгдөг гэдэг бичсэн байна. Их л зөв бичсэн байна. Тэгээ энийг энэ дээр л анхаарах ёстой юм шиг харагдаад байна. Яагаад хүүхд гэдэг вэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энд хүүхдүүдийн тухай л яриад байгаа. Гэхдээ эцэг их асран хамгаалагчдын тухай нөлөөллийн асуудлууд огт яригдахгүй байна. Өнөөдөр энэ хүүхдийн хүчирхээлтэй холбоотой, хүүхдийн үе тэнгийн дээрлэлтэй холбоотой энэ асуудлууд сэтгэл зүй, боловсрол, нийгмийн хамгаалал нэгдсэн бодлогыг л биднээс шаардж байгаа. Энийг л бид нар хийж чадахгүй байна л гэсэн үг. Би өчигдөр цахим харилцаа холбооны сайтад уулзсан. Манай хүүхдүүд бүгдээрээ TikTok үздэг. TikTok дээр кириллээр нэг үсэг өчнгүүд тэр чигтээ садар саман гарч ирж байгаа. Үгсгээр. Тэгээ энийг хаачаач болохгүй байна. Монгол улс ямар нэг арга хэмжээ авахгүй мó гэсэн чинь хуулийг баталж ижил бид нар хаанаа өөр арга байхгүй гэж байгаа. Тэгээ энэ томчууд бид нар өөрсдөө үйлдэл хийхгүй байна гэсэн үг. Томчууд бид нар өөрсдөө аливаа асуудлыг нэг хэмжээс дээр л хараад байна. Олон хэмжээс дээр юус арахгүй. Дотор байрны асуудал байна. Одоо манай Хүсгэлэн аймгийн Дархтын хотгор, Улаан улсум гэр бүлийн хүчирхээлээс улбаатай дотор байранд нь сумын төв төр хүүхдүүд ороод ирсэн, хөөж чаддаггүй. Эргээд ахлахангийн хүүхдүүд нэг өрөөнд хувцас олж чадахгүй, бие биенээсээ эцсэн байдалтай байж байгаа. Энэ ахаад л бидний хийх ёстой ажил мөн үгүй л ахаад л мөн гэхгүй. Тэгэхээр бид нар энэ бидний хийх ёстой ажлууд эцэг их асран хамгаалагчийн хийх ёстой ажлыг бид нар хизээ хийх вэ? Энэ дээр бодлогын яамдууд ямар арга хэмжээг авч явах вэ? Нийгмийн сүлжээ сая баяр сайхан гишүүн маань, баяр сайхан дарга маань хэллээ. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хажууд би эхнэргүй нөхөргүй, би хүүхэдгүй орой уулзъя гэд яриад яваад ах уу. Энэ нийгмийн сүлжээн дээр байгаа энэ контентуудыг бид нар юу нь яах ёстой вэ? Намайг шудраг бүсдэр хэлшин төлөө газрын дараагаар ажиллаж хахад хүн зарна гэд кино хийдчихсэн. Тэгээ бид нар хатуу аргамж авчихсан. Эргээд сошиал бүлэнд би өөрөө орж исэн. Тэгээ энэ эцэг эхчүүд асран хамгаалагчдын асуудал дээр бид нар ер нь яамдууд маань зөвхөн хүүхэд л гэдэг энэ дээр ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ гэдгийг би асуумаар. Энэ үе төнгийн дээрлэхэд хүчирхээлтэй холбоотой асуудлуудын гол буруутай явж энэ эцэг их асран хамгаалагч нар өөрсдөө шүү. Өөрсдөө бид нар өнөөдөр яам дээр нөлөөллийн ажлууд гээл мөнгө зарцуулаад байна. Хүүхд рүүгээ л чиглээд байгаа. Энэ асран хамгаалагч эцэг эхчүүд рүү хизээ чиглэх вэ гэдгийг би асууя. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн асуултууд асууя. Баярлалаа. За эцэг эхчүүдийн хариуцлага оролцооны талаар ямар нэгэн бодлого гарах хэмжээ төлөвлөлт байгаа юу? Ажил дээр гэж хэн хариулах вэ? Гэр бүлийн газар. За баяр сайхан дарга 7 номер. За би бол бодлого хариуцж байгаа газар биш, хэрэгжилт хариуцж байгаа агентлагийн дарга. Гэхдээ энэ дээр надад харагдаж байгаа шийдэл нь бид нар гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын одоо яам гэж яам байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бахад гэр бүлийн бодлогын газар гэж 9 хүнтэй газар байсан. Гэр бүл гэдэг бүхэл бүтэн нийгмийн том анхдагч нэгжийг хамааруулад энэ яамыг байгуулсан гэж байгаа боловч нэг ч хүн нэмээгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бодлогын газарт бол яг тэр бодлого одоо боловсруулах хэмжээний хүний нөөц тийм бүтэц байхгүй гэдгийг бас их хурлын гишүүдэд дуулгая гэж бодож байна. За хоёрдугаарт энэ 92-оос 95 онд 47 мянган хүүхэд сургууль завсарцсан. 5,000 гаруй хүүхэд тараншааны гэгддэг хүүхдүүд байсан. Тэр үед бүх хүмүүс хоолны төлөө 8-нд ганцхан 8-нд гэр бүл үр хүүхдээ орхиод явж исэн. Энэ үед төрсэн хүүхдүүд өнөөдөр 35-аас 45 насны ээж аав нар байгаа. Бид нар эцэг эхчүүдийг заавал соён гэгэрүүлэх бид нар шаардлагатай яг ийм цаг үед бид нар амьдарч байна. Энэ дээр энэ гар утасны хэрэглээ бас нэрмсэн. Тэгэхээр манай одоо байгууллага гэхэд 1.3 сая хүүхэд 997 мянган өрхийн сайн сайхны төлөө ажилдаг боловч энэ жилийн нөгөө ухамсарлах ёстой, соён гэгэрэх ёстой 997 мянган гэр бүлийг хөгжүүлж хамгаалах жилийн төсөв маань 107 сая төгрөг батлагдсан. Тэгээд ер нь бол бүх төвшөндөө энэ засгийн газрынхаа бүтцийг чиг үүргийг нэг эргэж харахгүй болвол хүүхдээ хэрэгжилтэн дээр тавьчихсан. Тэгээд одоо бодлого хамгийн одоо гол юм шүү дээ. Зам тээврийн
бодлогын яамтай ижиж хүүхэд маань одоо хэрэгжилтэн дээр байгаа энэ бүтцээ бид нар сайжруулж хамгийн түрүүнд хүүхдийн хөгжил, гэр бүлийн хөгжил рүү Монгол улс анхаарах шаардлагатай гэж одоо бодож байна. Би бол нэлээд суурьтай шийдэл ярьж байна л да. Тэгэхээр ч өнөө маргаашийн шийтгэх, өнөө маргаашийн соён гэгэрүүлэх ажлыг бид нар багаар хийгээд бол төдийлөн амжилттай болохгүй хаа. Түрүүн хаалттай группүүдийг асуулаа. Яг 10 жилийн өмнө яаманд бахта цагдаагийн ерөнхий газартаа хамтраад илрүүлж исэн дэлхийгээс зайл халтруудаас салъя. Чи яах гэж төрсөн бэ гэсэн ийм хаягтай хаалттай группүүд Facebook дээр байдаг. Энэ дотроо нэгээ гадуурхдаг, ээж аавынх нь хийсэн нүглэр, хөгжлийн бэрхшээлээр нь амьдралынх нь одоо юу эдийн ингээд бүлийддэг, амийн хоролтол нь ингэж одоо дээрлэгч гадуурхдаг ийм асуудал байгаа. Одоо 10 жилийн дараа энэ улам одоо хэцүү болж байна. Түрүү энх хоёр сайдын яриан дээр гарч байна. Бид нар захим хэрэглээ, Facebook хэрэглээгээрээ дэлхийд одоо хүн амынхаа тооноос давсан хэрэглээтэй энийгээ хүүхдүүдийн дунд одоо ямар ч хязгаарлах, хянах юм боломжгүй. Айл болгон хүүхдийнхаа гар утасны донтолтыг шийдэж чадахгүй ийм хэмжээнд байж байгаа. Тэгээ захим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд хамгаалах хууль бие даасан хууль байх ёстой гэж олон жил ярьсан. Өргөн барьсан боловч буцаагдсан. Тэгээ одоо боловсролын яамнаас нэр нь өөрчлөгдөөд ингээд орж ирэх гэж шиг байна. Тэгээд хамгийн одоо сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал бол одоо бидний үед өсвөр насндаа шогдож гадуурхагдахад маш их ичгүүр айдас амсдаг байсан бол өнөөдрийн хүүхдүүд бидний хүүхэд наснаас 1 сая дахин илүү ачаа үүрээд явж байгаа. Дэлхийн улс гүрнүүдийн захин мушгилтын талаар маш их анхаарч байна. Анги шилжээд болдгоо, аймаг шилжээд болдгоо, улс орон шилжээд шийдэгдэж өгдгөө. Одоо ямар ч асуудал байсан өнөөдөр дэлхийн асуудал болчиход ингээд яваад байгаамаа. Тийм учраас энэ асуудлыг нэг За баярлалаа. Батэрдэн та хинээс асуух уу? За 5 номер алтан сор зөвлөх за. За би нэмээд энэ дээр хариулъя. Ер нь бол одоо сургуулийн орчинд нийт дээрлэхэлтийн 70 орчим хувь нь гарч ийнэ гэдэг. Энэ бол ерөөсөө л гэр бүл дотор байгаа тэр хүчирхийллийн ямар нэгэн хэлбэр хүүхдийн сэтгэл зүйн асуудал өнөөдөр буцаж гарч ирэхдээ сургуулийн орчинд буюу үе тэнгийнхэндээ өөрөөсөө доор одоо сул дорой хин нэгэнд гарах байдлаар илэрдэг. Тийм учраас ерөөсөө л бидний тусгал гэж нэрлэдэг байгаа нь энэ юм аа. Тэгэхээр гэр бүлийн орчинд одоо сая Баяр Сархан даргын хэлж байгаа ч гэсэнтэй санал нийлж байна. Бид нар ерөөсөө гэр бүлийн энэ боловсролыг эцэгчүүдийн боловсрол руу анхаарах бас энэ одоо шаардлагатай болсон. Тэгэхээр асуудал ирэхээр нөгөө сургуулийн орчин, сургууль багш нар хариуцах ёстой гэдэг энэ асуудлыг бас яриад ээж бас болохгүй юм аа. Тийм ч учраас энэ үндэсний загвар гэдэг зүйл бид нар яг эхлэл шатандаа явж байна. Тэгэхээр энэ дээр холбогдох яам, хамтран ажиллах бүх боломжтой газруудыг бид нар нэгдэж ажилласаа гэж хүсэж байгаа. Яа тэгэхээр өнөөдөр яг одоо сургуулийн төвчөнд бид нар яаж ажиллах юм, гэр бүлийн төвчөнд яаж ажиллах юм, эцэг эхийн хариуцлага гэж юу ах юм. Өнөөдөр үр хүүхэд За Батэрдэн гишүүн тодруулъя. Би асуултанд ерөөсөө хариулт авсангүй. Ойлгомжтой ч биш байна. Та хэдийн өөрсдөө чинь бичсэнийг л би асуусан шүү дээ. Одоо танаас би өөрөөс ч асууя. Дээрлэхлийг дээрлэхлээр шийдэж болохгүй гэдэг та өөрөө энэ дээр ярьцлага өгсөн байна. Тэгээ өнөөдөр алга болсон юм уу эсвэл хүчндүүлсэн гэдэг юм уу? Хүчрхийлэлд өртсөн хүүхдүүдийн зургийг гаргаад байдаг. Гэмт хэрэгтнүүдийн зургийг гаргадаггүй байсаар л байгаа шүү дээ. Зодулж байгаа хүүхдийн зургийг гаргаад байгаа болохоос биш зодж байгаа хүүхдүүдийн зургийг ерөөсөө гаргахгүй л байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө томчууд ялгуурл, дээрлэхэлт бид нар өөрсдөө юм хандлага гаргаад шүү дээ. Энийг яаж шийдэх юм? Та ядаас хийж байгаа ажилтныг чинь тайлгна гэж би ерөөсөө асуугаагүй байхгүй. Танаас сонингоор өгсөн байна, цаасаар өгсөн байна, PP файлаар өгсөн байна. Ойлголоо. Баярлалаа. Одоо яах вэ? Би одоо яах вэ л гэж асуугаад байна. Энэ байнгын хороо. Байнгын хороон дээр шийдвэр гараасаа гэж би хүсэж байгаа. Дөрөв номер гантлаг боловсролын дэд сайд.
За тэгэхээр ер нь одоо асуудал нь хуулийн дээр ямар арга хэмжээ авах ёстой гэдэг бол нэлээд сайн орцсон. Нэлээд тархуу одоо сая боловсролын ерөнхий хууль дээр ч гэсэн эцэг их асран хамгаалагчийн үүрэг гээд 42 дээр байгаа. За хүүхд хамгааллын хууль дээр ч гэсэн орцсон байж байгаа. Тэгэхээр энэ нэг юм хоёр төрлийн хандлага байгаа даа л да. Нэг нь бол таны Батэрдэн гишүүний асуугаад байгаа ингээд гэмт хэрэг ингээд тэр дээрлэхэлтэн гарцсны дараа ямар хөө шийтгэлтэй байх юм тодорхой хатуу байх. Нөгөөх нь бол урьдчилсан сэргийлэх нөлөөллийн аян дээрээ илүү анхаардаг. Тэр Финлянд маягийн. За нөгөөх нь бол Солонгос эднэр бол нэлээд хатуу юм байлээ. Тэгэхээр бид нар үндэсний сүлжээ яах юм гэхээр үндэсний сүлжээг аюулгүй сүлжээ гэдэг үндэсний ийм загварыг зөөлөн талаар нь явуулъя. За мөн ингээд яг судлаад үзэхээр яг үеийнгийн дээрлэхэлт дээр хуультай улсууд байна бас. Япон улс байна тухайлбал. Тэгэхээр ингээд хуультай болох юм бол энд тэнд байгаа тэр бүх арга хэмжээнүүд чинь цэг 4 номер нэмэлт 1 минут. За энэ бол өтөнгийн дээрлэхэл дээр ярьж байна. За мөн тэр цахим орчин тэгвэл нийгмийн сүлжээнд цахим хүүхдийн оролцоог зохицуулах энэ хуулийн төсөл төрөний хэлсэн одоо энэ явж байгаа. Энэ хуулийн төсөл бол энэ хууль батлагдсанаар бол нэлийн цахим орчны асуудал нэлийн шийдэгдэнэ. Ялангуяа одоо өсвөр насныхын цахимын орчны харилцаа бол ер нь бодит байдал дээр байдаг харилцаанаас илүү чухал болсон. Энэ үед нэлийн ач холбогдолтой ийм хууль болно. Тэр энэ сургуулийн албан ёсны нэтворкүүд бүгдээр байгаа. Одоо сургууль болгон дээр LMS, SMS-үүд орцсон байгаа. Тэгэхээр тэр албан ёсныхаа сүлжээгээр харилцаа явахаар юу бичиж гэн хин орж ийн гэдэг бүгдээрээ тодорхой болох юм ач холбогдолтой хууль болно. Батэрдэн гишүүн тодруулга. За баярлалаа. Би бол нэг л асуулт асуусан шүү дээ. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхаа өмнө болон өмнөөс нь хариуцлага хүлээхгүй юм уу? Энэ дээр ямар шийдэл байгаа вэ гэж асуусан. Сэтгэл зүйч нар дээр та хэд бас судлаа яриад байна. Финлянд л гэдэг юм. Сая Финлянд явж чичээл нэг юм яриад байгаа шүү. Сэтгэл зүйч нар байхгүй шүү дээ. Хөдөө орон нутгийн сэтгэл зүйч нар чинь сургууль дотор ч хүртэл алга. Хайгаад болохгүй байна. Энийгээ яаж тогтолцоон дээр нь бэлдэх юм бэ? Сэтгцэд нөлөөлөх, мансууруулах бодистой холбоотой маш олон асуудлууд үүссэн байна. Энийгээ бид нар яаж одоо урьдчилан сэргийлэх байдлаар ажиллах вэ? Бид нар өнөөдөр энд яриалаа. Арталт гэмт хэрэг үйлдэгдээд үдингийн дэргэлд хүчирхийлэл яваалгаа байхгүй. Энэ дээр ямар арга хэмжээнүүдийг авах юм бэ? Яг бодит 1 2 3 4-өө хэлчихээр юм байна уу? Тэрнээс ч та бүхний тайланг бол одоо яг хангалттай сонслоо. Гарц хэлээд өгөөч ээ. Ямар бодлого явж байгаа вэ гэж асууад. За хууль зүйн сайд ямар арга хэмжээ их вэ? Эцэг эхт нь үүрэг хариуцлага ногдуулах эрх зүйн орчин байгаа болох юм уу гэдэг асуулт байна. Хууль зүйн сайд, энх хоёр сайдын микрофон. За хүүхдийн одоо гэмбуруугийн хариуцлагыг эцэгт нь халдаа хэрэгэлдэг тохиолдлууд байдаг. За энэ асуудлыг бол гэр бүлийн тухай хуулийн шинжсэн хариулгын төсөлд тодорхой бичсэн байгаа. За хариуцлагыг бас чангалж байгаа заалтууд бас орж ирсэн байгаа. Тэгэхээр гэр бүлийн тухай хууль түүнийг дагалдж байгаа эрүү зөрчлийн хуулийг хэл зүйн тодорхой яригдах байх. За сэтгэл зүйчтэй холбоотой асуудал хөдөө гэлтгүү хотод ч хүнд байгаа. Төрийн албаны одоо 2 сая төгрөгийн цалингаар сэтгэл зүйч одоо ажилуулна гэж бодол үндсэндээ бол бид бас бивэнэ хураад явах бай. Ялангуяа одоо шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагууд бол сэтгэл зүйчээр ажиллах үнгүй баг. Мэргэжлийн хүн байхгүй. Тийм цалингаар тийм нөхцөлд ажиллах хөнгөө байгаа. За харт амхны хуулийг бол өнгөрсөн засгийн газрын хуралдаан Нэмэлт 1 минут. За харт амхаас урьдчилан сэргийлэхтэй тэмцэх тухай хуулийг бол өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар хилцээд улсын их хурлд өргөн барихаар шийдвэрлсэн. Энэ 7 хоногт улсын их хурлд өргөн барина. Тэгэхээр улсын их хурл дээр энэ чиглэлийн тодорхой асуудал яригдана. За ер нь нэг зарчмыг хууль зүйн сайд барьж байгаа. Тэр нь бол саяны ярьж байгаа сэтгэл зүйч, харт амхны эмчилэг гэдэг асуудлуудыг төрийн хүчээр хийхгүй. Энэ менежментийн ер нь мэрэгжлийн төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Даахгүй нохоо одоо болоо хураана гэгчээр энийг ч эмчлэх төв хэрэгтэй, энийг ч одоо юу яах ёстой гэвэл нэг барилга байшин барьдаг, цемент зутгадаг.
Тэгээ баахан тавилга болдог, дахиад төсвүүд анхаадаг, тэнд ажиллах гэж нэгэд оронтоо нэмдэг ийм юм руу явах юм бэл. Энийг бол ерөөсөө төр бол бодлогын дэмжлэгээр үзүүлэх хэлбэрээр харт амхны хуулийг өргөн барьж Сэтгэл зүйч бусад юутай холбоотой боловсрлоос хариу өгөх үү? За 4 номер товчгоо хариу өгч гэдэг. За тэгээ за яг өнөөдрийн байдлаар нийт 580 сэтгэл зүйч ажиллаж байна. Тэгэхээр бид нарын өнөөдөр ярьж байгаа хөндөж байгаа асуудал зөвөө. За бид нар өөр томчууд гэдэг юм уу Монголын нийгэмд ер нь тэ сэтгэл зүйн зөвлөгөө авдаг энэ соёл хизэнээс нэвтэрч ирсэн бэл. Одоо ер нь байгаа мó. Тэгэхээр бид нар яг сургууль болохоор байх ёстой гэд сэтгэл зүйч олдохгүй байна гэдэг зовлон байдаг. Зовлон байгаа ч үнэн тэ сургуульд байтугай гадуурч хүртэл сэтгэл зүйн зөвлөгөөний яг тийм сайн сэтгэл зүйч байхгүй. Бид бүгдийн энэ асуудал бол эндээ байгаад байгаа маа. Тэгэхээр эхний ээлжинд яана вэ гэхлээр тэр аюулгүй сүлжээ гэдэг байгаа маань зөөлөн аргаараа энэ эцгийгчүүд гэхлээр заавал тэр хуулийн хариуцлага гэхээс өмнө ядаж хүүхд дээрлэгсэн юмд оролцсон байвал хүүхдээ өмөрдөггүй байхгүй болвол одоо ерөөсөө эцгийгчүүд чинь сургуулийн багш нар бол маш их гомдол гаргадаг шүү дээ. Эцгийгчүүд ирээ загнуулаад байна. Юу н тэр хүүхдийнхээ тэр үтэнгийн дээрлэгтийн эсрэг арга хэмжээ авч эхлэх энэ ихлэ хандлагын өөрчлөлтөн дээр нь ажиллаж эхлэх ёстой гэж. Тэгээд цаашдаа мэдээж. За баярлалаа. Пүнслэмаа гişүү асуулт асууя.